Усны үлгэр Тедалаг мэлхий. Тедалаг нэртэй нэгэн мэлхий байжээ. Жижигхэн биетэй сэрэглэн усанд дуртай түүнд бусдаас ялгараад байх зүйл үгүй. Хинд ч гай тарихгүй намагтаа өдрийг өнгөрөөн хорвоогийн бор хоногийг өнгөрөөж байв. Өнгө будаг ижил хорвоогийн өдрүүд үргэлжилж байтал нэг л өдөр түүнд ус суух хүсэл маш ихээр төрөв. Тэгээд хүслээ гүйцээхээр ус сууж эхэлжээ. Тедалаг уугаад л байлаа. Ус суух тусам түүний ус суух чадвар чулам нэмэгдэж хязгааргүй ихээр уусаар л байлаа. Ус суух тусам бие нь улам томорсоор байв. Жижигхэн бие нь багаар томорсоор тэр вомбатнаас ч том болох нь тэр. Гэсэн ч тэр уусаар зогсож чадахгүй байлаа. Төд удалгүй тэр эмжнээс ч том болчихов. Тэгсэн ч бас уусаар л байлаа. Чулуунаас том, уулнаас ч том болов. Тэр улмал томорсоор бүр маш том боллоо. Эцэст нь тэр дэлхий дээрх бүх усыг ууж дуусгав. Бүх усыг Тедалаг уужчихсан болохоор дэлхий усгүй болжээ. Хамаг усыг гүзээлсэн Тедалаг гидсээ элен хэвтэнэ. Усгүй болсон амьтад түүн дээр ирж аврал ирсэн нүдээр ширтэн ядаж жаахан ус буцаж гаргаж өгөхийг гуйжээ. Тедалаг ихэндээ баг зэрэг ичиж би арай хитрхи мунхаг зүйл хийчихгүй дээ. Жаахан шуналтай хандгүй гэж боджээ. Гэвч удалгүй шинээр бий болгосон сүр хүч агуу байдалтай ирдэж гимших сэтгэл нь замхран одов. Тэр яг уул шиг хөдөлгөөнгөөс сууж байв. Үгүй тэр яг үнэндээ уулнаас том болсон байв. Усгүй болсон амьтад яахаа мэдэхгүй байлаа. Ус уухгүй л бол амьдрах боломжгүй болсноо хэлж хичнээн гуйгаад ч Тедалаг тэднийг огт тоосонгүй. Амьтан бүр арга сэлж байв. Энэ үеэр Кукабура шувуу би юу хийхээ мэдлээ хэмээн шийдэмгий хэлв. Бид түүнийг инээлгэх хэрэгтэй. Илгийг нь хөштөл инээлгэхдээ тэр бүх усаа асгаж таарна гэв. Амьтад ч гуйгаад нэмэргүй юм бол инээлгэх оролдлого хийх хэмээн бүгд дуу нэгтээ шувууны санааг дэмжлээ. Кукабура би оролдоод үзье. Би хэнийг ч инээлгэж чаддаг. Түүнийг ч бас инээлгэж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэж хэлээд ха гэмээн хашгирхан тэр. Дараа нь хөө гэж бүр сүултээ хи гэж ориллоо. Гэвч ямар ч нэмэр болсонгүй. Тедалагийн царай бааг зэрэг өөрчлөгдсөн ч Кукабурагийн энэ үйлдэлийг хараад энийг шинжгүй байваа. Харин ч тэр энэ этгээд үзүүлбэрийг үл тоомсорлоод зогсохгүй шоолж байлаа. Кукабураг бүтлгүйцний дараа Тэмээн хяруул өөрт нь боломж олгохыг хүсв. Миний хүзүү уян хатан хөл урт нарийнхан. Би маш сайхан бүжгэлдэг. Магадгүй тэр инээмсэглэх байхаа. Инээмсэглэл нь инээд болж, инээд нь нүргсэн хөхрөлт болж, тэгээд бүх ус асгарч гарна хэмээн хэллээ. Тэмээн хяруул уран яруу бүжгэлж эхэлтэл цангаж сулдсан амьтад түүний бүжгийг алга дашин урамшуулв. Харин Тедалаг огтхон ч өөрчлөгдсөнгүй. Харин ч бүр игдүүцсэн харагдаж байлаа. Сангасан амьтад туйлдаа хүрв. Тэгтэл эмч урагш гарч ирээд бид буруу арга хэрэглээд байна. Би түүнийг яаж инээлгэхийг мэднэ. Тэр мэлхийн талаар сонирхож таараа. Мэлхийн тухай хошигнол лав түүнийг инээлгэнэ. Эмч уул шиг том Тедалаг мэлхий рүү төхөж очиод хөөе Тедалаг чамд хөвгчлөлтэй түүх ярьж өгье. Нэгэн цагт чам шиг нэг мэлхий байж гинэ. Тэр ус уух хүслээ зогсоож хэлэхгүй маш их уужээ. Уугаад л байж гэж эхэлснэ. Эмч гинт гацчих. Ярих гэж байсан хошигнолынхоо төгсгөлийг мартаж орхижээ. Гинт санаанд нь орж ирснээр нь тэгээд нэг өдөр уусан их уснаасаа болоод дэлэг бүсэрсэн гинэ гэж хэлчихэд өөрөө төсөөлөн баахан ха гэл инээхэн тэр. Гэвч Тедалагт үүнийг огтхон ч хөвгөлтэй гэж үзсэнгүй. Өөртөө нийжил мэлхий гэхийг нь сонсоод бүр ууранд хүрв. Эмжийн оролдлого амжилтгүй болсныг хараад амьтад би рүүгээ хээ дэмээл харцгаав. Би оролдож үзье гэж могоо загас нарийнхан дугаар дуу хэлв. Хошигнож болохгүй шүү гэж эмж анхааруулв. Би тэгхгүй гэж могоо загас амлав. Бүжиглэж ч болохгүй гэж Тэмээн хяруул нэмэв. Бүжиглэхгүй, инээж ч болохгүй гэж Кукабура шувуу зөвлөв.
инээхгүй гэж могоо загас ээлдгээр хариулв. Тэр Тедаликийн өмнө очиод акробат үзүүлж эхлэв. Залуу могоо загас маш чадварлаг байв. Сүүлэн дээрээ зогсоод агаар чулуун чихтэй дээш хөөрөв. Дээш хөөрсөөр буухта Тедалик руу харлаа. Гэвч түүний царай огт өөрчлөгдсөнгүй. Уйдсан, үл тоомсорлсон хэвээрээ л байв. Могоо загас цөхөрч бүр их хичээж, бүр өндөр өсөрлөө. Эцэст нь маш өндөр хүрсэн тул салхи түүнийг хийсгэн Тедаликийн толгой руу шидчихв. Тэр Тедаликийн нуруунд дээр унаж удаанаар доош гулсаж эхлэв. Амьтад найдвараа алдлаа. Гэтэл гинэд тэд намуухан нүрэглэх чимээ сонсов. Энэ бол Тедаликийн инээд байв. Тэр өөрийгөө барьж чадсангүй. Хинч бай нуруунд дээгүр нь могоо загас гулсвал гижгэн хүрээд инээх л байсан. Ядаж байгаад Тедалик гижиг ихтэй. Могоо загас түүний нуруунд дээгүр гулгах тусам Тедалик улам чанга улам ихээр нүрэглэн инээлээ. Инээд нь хүрхрээ шиг нэжигнэв. Гинэд амьтад ойлгов. Энэ бол үнэхээр хүрхрээ байлаа. Тедаликийн уусан бүх ус асар их хүчтэйгээр амнаас нь насгарч дэлхий даяар тархваа. Усгүй дэж зовж байсан амьтад одоо үерт автах нь хэмээн тэд айж сандралдлаа. Нисэж чаддаг нь аль болох өндөрт нисв. Усанд сэлж чаддаг нь амьд гарахын төлөө тэмцэв. Харин нисэж сэлж чаддаггүй нь ойролцоох модон дээр хавирч мөчрөөс нь зүгдэв. Ус асгарсаар усны төвшин улам л нэмэгдсээр байлаа. Ус эцэстээ татарна гэдгийг мэдэж байсан ч тэр хүртэл амьд үлдэж чадах хэсэг нь амьдтын хувьд эргэлзээтэй байв. Тэр үед хотын шувуу зав олж хараад түүндсэн усыг чадварлаг сэлүүрдэн явж бүх амьтдыг аварчээ. Гэхдээ Тедаликаас бусдыг. Амин хуваа хичээх шунлын тулам шиг байвал эцэст нь хаанч үлдэх газаргүй болдгийн жишээ энэ ажээ. Амьтай бүхэн ус хүртэх хэрэгтэй түүнийг хинч хааж боож эзэмшиж болохгүй. Шунал ихтвэл шулам гихчийн үлгэр биелэлээ олж Тедалик бусдыг хохироосон шунлаасаа болж ийхүү усанд урсжээ.